Монгол орны 10 гавшийн төлөвлөе. Өвсгөл нуур. Манай улсын хамгийн гүн цэнгэг ус нуур юм. Нийт усны эзэл хүн 380-1 км куб. Энэ дэлхийн нийт цэнгэг усны 1.4% болно. Өвсгөл нуурт нийт 96 гол горих цутгах бөгөөд ганцхан нэгийн гол их авч ус нь сэлэн мөрөнд татдаг. Хэрмэн цав. За энэ хүү хэрмэн цав нь Өмнө Говь аймгийн 3 тэс сумын нутаг дахь хүний хөл төдийлөн хүрээгүй эртний үлэг гүрвлийн үлгийн нутаг. Их далаа найсаар байсан бөгөөд үлэг гүрвлийн яс палеонтологийн олдвороор баялаг нутаг юм аа. Алтай Таван богд. Алтай Таван богд нь Баян Улгийн аймгийн Улаан ус сумын нутагт байрладаг ба түүний биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц ажээ. Энэ 5 ноён ориглоос бүрдэн мөсөн голоос их авсан цагаан гол зэрэг нийлээд жуулчдын сонирхлыг маш их татдаг газар аж. Мөсөн гол нь 30 км урт, 300-аас 500 м өргөн, 50-аас 200 м гүнд ангалуудтай мөс цаск мөсөн гол юм аа. Увс нуур их нууруудын хотгор. Увс нуур нь далайн түвшнөөс дээш 753 м өндөр дорших ба 3358 дөрвөлжин км нутаг дэвсгэр дээр Монгол улсын хамгийн томоохон нуур ажээ. Увс нуур нь олон сая жилийн өмнөх авраг том тэнгисийн үлдэгдэл байсан бөгөөд ихээх нь давсархад гүйхэн устай. Увс нуур нь их нууруудын хойд хагас доршин. Увс нууранд тис, нарийн, хархираа, түргэн, сагил, боршоо, хүнлэн, торхилог зэрэг том жижиг 38 гол горих цутгдаг. Хан хөхийн нуруу их нууруудын хотхор уруу түргэн орж увс болон хяргас нуурыг хотгорыг заагладаг. Увс нуурын орчимд байгалийн бүх бүслөөр нэг дор байдаг тул ЮНЕСКОгийн байгалийн нүгд оржээ. Гадагшаа урсгал авгүй ганц нуур ажээ. Ээж хайрхан. Говьлтай аймгийн Цогт сумын нутаг Завхын зарамны говьд байдаг. Уулын хажуу тогтсон тогооны ус хальж доод талын тогоор уурсан. Цөлийн нар салхи энэ уулын хажуу хормон хад чулууг элдв дүрстэй болгоно илээж нүхсүү гаргасан нь уран хүн хийсэн гэлтэй. Уулын баруун хэсэг чулуулгийн лав судал дагаж цувран тогтсон 9 тогоо ногоон хүрээтэй бөгөөд эхний тогоо дүүрээд усаа 40-50 см жижиг хүрхрээ үүсгэн нөгөөдөө юулдаг. Тогоонууд дунджаар 2-3 м ээж хайрхан нуур нь мазаа байзаг хөх ногоон зээргэн зэрэг бий. Тэрхийн цагаан нуур. Хархангай аймгийн Тариад суманд оршдог гарал үүсгийн хувьд Девоны үеийн боржин чулуу дөрөвдөгч гавлын галтуулын чулуулагаас тогтно. Унтарсан галтуулын гүнзгий өрх хүрмэн хад цохоо ангал агуй асах хорогдох газар ихтэй тул хорог гэмээр нэрлэжээ. Амсран 300-аас 400 м, гүн нь 70-аас 80 м. Гадна талын налуу 35-аас 40 хим, тогооны дотор налуу 45-аас 50 хим. Тэрхийн цагаан нуур далайн түвшингээс дээш 2060 м өндөрт байдаг. Нуурт 10 гол цутгадаг цэвэр устай. Урт нь 16 км, өргөн нь 5-аас 6 км, гүн нь 6-аас 20 м. Ганц суман гол тэндээс их аван урсдаг. Дундаа жижиг аралтай. Их хотгоруудын хонгорын элс. Энэ хүн Өмнө Говь аймгийн Сэрвэ сумын нутагт байдаг. 180 км үргэлжлэх элсэн манхан нь 3-аас 15 км өргөнтэй, 10-аас 30 м өндөртэй болно. Мөн хонгорын элсний араас хөвөө нийлэн урсах хонгорын гол Сэрвэн болог Арангаадаг нуур оршдог. Салхин түнгэнэн дуурах дүнгээгийн элс бас байдаг ажээ. За энэ хүү 19-нд Улаанбаатар хотын түүх хүмүүсэд орших ба
1981 онд Баян-Онгор аймгийн Баян-Говь сумын Бүгийн цавийн хоолойноос олдсон махан нэдвшт шулуудсан арга яс ажээ. Баян улаан эрэг Өмнө Говь аймгийн Булган сумын нутаг дахь Дэлхийд Монголын говийг анх сонсгосон Загин ной ба эртний үлэг гүрвлийн үлгийг улсын хамгаалтанд орсон газар ажээ. Монгол дагуурын дархан цаазд газар. За 1992 онд 1030 нам дөрвөлжин км талбайгаар дархан цаазд газрын хамгаалтанд авсан Дарнод аймгийн Чулуун хороод сумын нутагт А хэсэг нь 3 загалт Баш Балбар сумын зааг нутагт Б хэсэг нь оршноо. Дэлхийд нэн ховордсон 15 зүйл тогрооны 6 нь Монгол дагуурт байдаг. Дэлхийн хэмжээнд хамгаалтанд орвол зохих 200 газрын нэг ажээ.